Энэ Lexus 600 гэж үү? Үгүй. Энэ бол 700. Анх 1996 онд Lexus Америкийн дотоод зах зээл зориулан илүү тансаг бартат замын автомашиныг танилцуулж исэн. Хамгийн анхны загвар нь Lexus LX 450. За LX 470, 570 дээр 1, 2, 3 дахь generation гээд LX 600 цувралыг 2022 онд танилцуулж исэн. За тэгээ 2025 онд LX 600-ийнхаа үндсэн бүх зүйлсийг ашиглаад LX 700-г танилцуулсан байдаг. Өнөөдрийн бидний танилцах машин бол 2025 онд шинээр танилцуулагдсан LX 700H Overtrail загвар. За гадна талаас бол мэдээж яг л 600-тайгаа адилхан харагддаг. Хамгийн том ялгаа юу гэхээр энэ дотор байгаа. LX 600-гийн үндсэн хөдөлгүүр болох 3.4 литрийн Twin Turbo хөдөлгүүр дээр 48 морины хүч гаргадаг хибрид мотор нэмэгдснээр нийтдээ 457 морины хүчийг гаргаж илүү хүчтэй, илүү хэмнэлттэй болж гисэн. Тэгээд хэдийгээр хибрид болсон ч гэсэн нийтлэг хибрид автомашин шиг ECVT хоровтой биш, үндсэн 10 шатлалт автомат механик хослолсон хоропоо хадгалж чадсанараа илүү онцлогтой. LX 600 загварын 3.4 литрийн хос турбо бүхий хөдөлгүүр нь хэдийгээр хос турботой ч гэсэн турбоны лагтай байдаг. Харин LX 700 дээр 48 морины хүч шахдаг хибрид мотор нэмснээр ямар ч турбоны лаггүй болсон. За LX 700 дээр Overtrail гэж шинэ загвар гарсан байгаа. За энэ загвар нь LX 600 дээр өмнө байгаагүй, зөвхөн 700 дээр гарсан загвар. За юугаар онцлог вэ гэхээр Land Cruiser 300 загварын GR Sport гэж байдаг. Яг түүнтэй адилхан төвийн урд хойд дифференциал цоожлагчтай илүү бартат зам зориулснараа хамгийн том онцлог нь байгаа юм. За гадна талаас авч үзэхэд бол 600-тайгаа яг л адилхан харагддаг, бусад 700-тайгаа яг л адилхан харагддаг. Тэгэхдээ хамгийн итгэхэд харагддаг нэг зүйл нь 700-гийн Overtrail загвар дээр нүүр нь хар, обууд нь хар, толь нь хар, толны никл болон цонхны хүрээгээд бүх зүйл нь хар. Тэгэхээр энэ машин ерөөсөө all black гэсэн үг. 700-гийн Overtrail загвар дээр хамгийн гол үлдрээс тавьж өгж байгаа зүйл нь 18 инчийн обууд дугуй. Дугуйны хувьд бол Toyota Hiace-ийн 33 инчийн AT буюу бүх замын арзгар дугуй тавьж өгсөн. Тэгэхээр та заавал обууд дугуйгаа солиод байх шаардлагагүй өөрийнх нь обууд дугуйгаар хөдөө гадаа явах боломжтой. Overtrail загвар нь бартат замын загвар гэдгээр цахилгаан моторын батарейг илүү өндөр түвшинд байршуулах шаардлагатай болсон. За LX 600 нийтдээ 700 мм буюу 70 см-ийн устдуулах чадвартай байсан бол 700 яг адилхан. Яаж вэ гэхээр тэд батарейгаа багажны сандалд ор хийсэн. За LX 600 дээр суудлан доороосоо гарч ирдэг бол энэ Overtrail 5 үний болон 7 үний суудалтай гэсэн хоёр сонголттой байдаг. Харин 7 үний суудалтай загвар нь батарейн доороо орсон учраас суудлан дээшээгээ 20 см орчим өндөртэй болдог. Энэ л энэ машины хамгийн том сул тал. 700-гийн бүх загвар 3 игнэ бүхий 7 үний суудалтай байдаг. Харин Overtrail дээр л зөвхөн 5 болон 7 үний суудалтай гэсэн хоёр сонголттой байдаг. Энэхүү Overtrail бол 5 үний суудалтай учраас нөгөө нэг яриад байдаг сул талыг бол зассан байна. За одоо машиныхаа дотортой танилцаж унж үзцгээе. За машин маань нийтдээ Drive Mode дээр 6 төрлийн сонголттой. Eco, Comfort, Normal, Sport S, Sport S Plus тэгээд Customize хийх боломжтой. Нөгөө хибрид моторын маань гол хүчийг хэдүүлээ юун дээр гаргах вэ гэхээр огцом зогцсон хүч авахтай хэр байна гэдэг дээр нь л шалгаж үзэндээ. За юуцсан Drive Mode Sport S Plus дээр нь тавьчих. Тэгээд 0-100 км-ийг 6.2 секундэд гэдэг юм байлаа. За турбоны лаг үнэхээр л байхгүй болчих. Би өмнө 600 унж үзчихлээсэн. Тэгээд жоохон ийм гацаатай лагтай мэдрэгдээд байдаг гэсэн. Тэгээ хибрид моторын 48 морины хүч чинь энэ дээр л хамгийн их мэдрэгдэж байна. Ямар ч турбоны лаг гацалт байхгүй. Хаазан дээр гიშгэл бол шууд хурдан авч байна. За машин маань хибрид болсноор бензин эдэлтийн хувьд бол бага зэргээр багасч өгсөн. Өмнөх LX 600 загвараас нэг 2-3 литр орчим шатахуун зарцуул хамаагүй бага болж өгсөн байлаа. За бодит амьдрал дээр бол яг одоо хаврын улиралд бол хотдоор 16-аас 17 литр шатахуун зарцуулж байна. За шулуунд бол 80-аас 100 км цагийн хурдтай
явхад бол 8-аас 10 литрийн шатхуун зарцуулж исэн. За мэдээж тэрнээс өндөр хурдтай яваад илүү салхитай нөхцөлд явбал тэрнээс илүү идэх бах. Тэгтээ ер нь бол хамаагүй бага шатхуун зарцуулдаг болсон. За төвийн дифференциал лог болон урд хойд дифференциал логтой болсноор 700-ийн овертрейл загварын хамгийн том давуу тал үүсэж байгаа. За мэдээж өмнөх загварууд дээр бол төвийн дифференциал цойжлох боломжтой байсан бол LX 700-ийн овертрейл загвар дээр нь урд болон хойд дифференциалыг цойжилж өгдөг болсноор хамгийн том давуу тал. За ингээ урд хойд хоёр дифференциал цойжлогдсноороо энэ машин бартаад замд бол илгээрэл тэгэнчгүй бол ямар ч зам дээр өөрийгөө аваа явчихна гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ хөдөө гадаа их явдаг, ажил нь хөдөө байдаг, эсвэл 100 жоохон бартаа саадтай газар руу их явдаг бол овертрейл бол хамгийн зөв сонголт байж болно. За Америк стандартын 700-ийн нэг хэдэн давуу талууд бас байна. За тэр нь хамгийн түрүүнд жолоочийн өрүүлийн хянах самбарын урд байрлаж байгаа Lexus 3.0 safety system байгаа. За энэ систем нь яадаг вэ гэхээр жолооч анхаарал сарнсан за ингээ хажуу тийшээ харах үед дууд дохио өгж жолоочоо ингээд та аюултай эрсдэлтэй нөхцөлд орсон байх шүү гэж анхааруулдаг систем байгаа. За MTS дээр нийтдээ 4 төрлийн сонголт байна. Авто болон Sand, Mud, Rock гэд 3 төрлийн горим дээр та байршуулан шилжүүлэн явах боломжтой. За миний яг хамгийн их шалгаж үзсэн бол Sand mode. За өмнө жил нэг 100 элсэн дээр явж үзсэн. Бараг ихэнх машинууд л элсэн суугаад байсан. Тэгэхэд би машинаа Sand mode дээр нь тавиад явхад суух нь битгий хэл зөндөө олон машин ч ирсэн. За хэдүүлээ хойдлын суудлын дээр нь сууж үзье. За овертрейл загвар нь болохоор лакшригаас арай ялгаатай юм нь 2 дугаар ирээний дэлгэц DVD байдаггүй. За DVD бол зөвхөн лакшри дээр тэгтээ бас тоноглол буюу сонголттойгоор байдаг. Гэхдээ Монголд бол DVD ер нь бол ашиглагддаг юм дөө. За манай өнөөдрийн хамтран ажиллагчаар US Cars Luxury Motors ажиллалаа. 10 гаруй жилийн туршлагатай Америк нэгдсэн улсаас таны хүссэн автомашиныг Америк дахь үнээр нь захиалдгаараа онцлохдоо та өөрийнхөө хүссэн автомашиныг болон Lexus LX 700-ийн хүссэн загвараа 2 сарын хугацаанд гар дээрээ авчрах бүрэн боломжтой байна. Тэгээ та Facebook дээрх US Cars MN пэйж хуудасаар болон 9911 8652 утсаар нь холбогдоод автомашиныхаа дэлгэрэнгүй мэдээллийг аваад үн болон бусад зүйлсээ бодуулаад захиалга авах боломжтой. За хамтран ажилласан US Cars Luxury Motors-ийн хамт олондоо баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.